За дараагийн төсөл болохоор юм ба. Энэ элхизээ одоо ингэ юу гадуур хэрэгжиж байгаа өөр орнуудаар ингэ гоё хэрэгжээд явж байгаа төсөл байгаа байхгүй. Энэ болохоор одоо энэ тийч байгаа дугууны юунд суурилсан. Одоо энэ дугуун дээр би ингэ дууган унаад ингэ хөдөлгөөн үеийнээс одоо ингэ амар хот юу инээр дараад хог ингээд ажиллаж болчихсон. Эцээс одоо цэвэр 12 баалт гарч байгаа. Зүгээр гараараа эргүүлж авах тийм ээ. Эцээс 12 баалт гарч байгаа. За хэдүүлээ ингээд бодъё заяа. Парк болгон дээр ийм 10 дугууны суурь авч байдаг чинь. Тэгээд 10 суурь өөртөө дуугаа авчирдаг. Дуугаа авчирч ингээд суйрлуулчаад тэгээд зурган дээр бид юу үзэж болох боломжтой вэ гэхээр одоо чинь за энэ Рио Тинто парк байгаа тийм үү. За энэ ч нэ ийм том дэлгэц тавьчаад 20 цагаар бид өөрсдөө заавал хотнотоос парк маркаас тог цахилгаан гэдэг аахгүй. Өөрсдөө хамтдаа юу дуугаа унаад тогоо өөрсдөө үүсгээд тэгээд entertainment маягийн те бас боловсролын одоо юу гэх зүйлүүдийг энэ юун дээр дэлгэснээр үзүүлэх боломжтой. Тэгээд бүх паркнд ийм байх боломжтой. Тэрэн дээр за орой болгон те ингээд юу бид чинь ингээд хаяа 2 өдрийн орой ингээд movie night болдсон шүү дээ. Тэр шиг 100 цагаар парк болгон дээр ингээд movie night болох боломжтой. Хүмүүс хоорондоо ингээд юу парк болгоны иргэн дойронд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ хамтдаа ингээд нийлээд гоё юм явуулдаг шүү дээ. Тэгээд энэний нэг бидний нэг одоо юу гэх урайлж байгаа зорилго нь болохоор одоо энэ чинь хажуудлын явуу хотын парк гэдэг юм уу. Энд чинь ингээд театртаа энийг хийж хэрэглэдэг. Тэгвэл энийг ингээд гоё одоо юу гэх караоке оройн 9 цагаас 10 цаг хүртэл ингээд open mic караокетэй өөртөө ингээд одоо юу гэх нийгмийн тэр одоо хамтдаа байх ёстой шүү гэдэг одоо тийм нэг тийм юу гэх эвлэлтэй тийм одоо юу гэх тийм зүйлийг одоо promote хийж байгаа. Тийм. Тэгээд энийг болохоор яаж хэрэгжүүлэх вэ гэхээр за одоо явуу хөлнгийн паркийг ингээд төсөөлөд аваад үзье. Энэ Рио Тинтогийн паркт болохоор саяны болохоор энэчнээ үзүүлж ирсэн шүү дээ. Энд ч гэсэн айгүй гоё тийм парк байгаа. Энд ч ингээд голтон тавиад энийг залуучууд ингээд залуучууд энэ ингээд хайгаад игээд тэгээд тэгээд караокег дуулаач юм тий. Тэгэх боломжтой. Тайзны урд гарч байгаа одоо бүгдээрээ хамтдаа дуулах боломжтой байхгүй. Нийтийн караоке гэсэн. Тэгээд энэ бас зөндөө боловсролын одоо юу гэх хичээл авах боломжтой. За хөдөө орон нутдаг тэгээ өөр жижиг одоо сумуудын төвд ч юм уу авч тавьчих болно. Дуугаа авчир суйрлуулад тэгээд тэнцэнэ одоо юу гэх орой болгон одоо хичээл үздэг ч юм уу тий. Англи хэлний онлайн сургалт үздэг ч юм уу. Тийм зүйлүүд их боломжтой байна. Тэгээд энэ нь болохоор дараагийн одоо юу гэх төслийнх нь нэг төслийн шиг болж байгаа. Одоо энийг зүгээр нэг хүн ингээд дугуун дээр суугаад ингээд дуугаа унахад 12 болт гарч байгаа байхгүй цэвэр. Энийг юугаар орлуулж болох вэ? Тэгээ яг энэний дараагийнх төсөлтэй тийм байна. Тэгээ юу нь болохоор бидний зорилго болохоор ингээд парк болгон дээр 103 цагтай залуучууд яаж хийх юмтай хангаут хийх боломжтой. Тэгээ залуучууд юу одоо бид нар энэ чинь ингээд яаж нэгдэж нэг олцсон бэлээ те тэр шиг одоо парк болгон дээр ингээд хүмүүс хангаут хийх боломжтой гэсэн үг байна байхгүй. Окей. Хэвчээ. Асуух зүйл байна. Арайх нь юу ч юм. Автобусны зогсоо. Энэ дээр яаж мөнгө олох вэ гэхээр шүү дээ. Ингээд юу нь болохоор мөнгө олох хэрэгтэй зүйл байгаа шүү дээ. Мөнгө олохгүй бол бизнес явагдахгүй тийм үү. Тэгээд за энэ болохоор юу явуу уулынгийн парк дээр байгаа үйл жишээ байгаа. Тэгээд юу social pay. Тэгээ одоо ингээд юу social гэдэг чинь одоо нийгмийн юм яриад байгаа шүү дээ. Нийгмийн зорилготой гэдэг байгаа. Тэгээд тэр social pay-с бид нар тас юу хандсан бохгүй юу хамтдаа танах ингээд ивент явуулт юм уу танай ивентийг чи спонсордын спортыг гэж юмсан бохгүй. Тэгээд бид нар болохоор манайх нийгмийн одоо нэрнтэй нь болохоор social гэдэг тийм нийгмийн одоо болохоор танах ингээд диж зорилготой холбогдсон маа гэдэг маягаар ингээд ярьсан. Тэгээд тэд нар ч гэсэн одоо ингээд за нэг паркны ингээд төхөөрөмжүүдийг заяа. Одоо энэ дугууны юутай энэ хийлдэг юутайгаа дэлгэцтэйгээ манайд одоо үлгэрч үзүүлэхний дэлгэц барьс бүгдээр бэлэн байгаа. Тэгээд эдийг авлаа ихэд нэг 10 сая төгрөг болж байгаа. Нэг паркт.
нэг паркт 10 сая төгрөгийг за явуу хурлынгийн кафе спонсордож болно. Эсвэл одоо хажуу талаа Republic спонсордож болно. Republic спонсорлоо гэдэг энэ чинь хажуу талд нь одоо нөгөө жижиг нөгөө юунууд тавьдсан шүү дээ. Одоо самбар компани одоо зүгээр ингээд стендүүд өгдөө шүү дээ. Тим юм дээр бүгднгийнх нь ингээд за энэ газар спонсордсон шүү. Энэ газар энийг ингээд боломжтой болгож байгаа шүү та нартай гэдэг зорилгоор бид нэг ингээд парк болгондоо ийм авах боломжтой. Тэгээд энэ дээр үзүүлж байгаа зүйл дээрээ бид нар одоо ингээд сурталчилгааны маягийн бичлэг явуулдаг ч юм уу тийм ээ. Одоо караокены дууны солилцох одоо тэр дунд зүгээр ингээд хүлээж авах үед нь одоо тэр оройны ивентийг спонсордсон газар зуршлага явуулах боломжтой. Тэгээд за парк болгон дээр хичнээн хүмүүс ирж байна. Хичнээн хүмүүс одоо хангап хийж байна тийм ээ. Яг одоо ингээд 6-аас эхлээл нар жаргасны дараа энэ бол явж эхэлнэ л дээ. Тэгээд за 6-аас 7 хүртэл хүүхдүүдийн юу програмаар үзүүлдэг ч юм уу тийм ээ. Тэгснийхаа дараа нэг кино үзүүлнэ. Тэгснийхаа дараа караоке эхлэх гэдэг ч юм уу. Тийм маягаар одоо ингээд хамтдаа ингээд юу хийж болох ивентүүдийг өөр газруудаас спонсордуулна гэсэн үг юм л дээр. Өнөөдрийн ивентийг ийм газар спонсордсон гэдэг. Тэгээд энэс мөнгө олох хэрэгтэй байхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол яг залуучуудынхаа ингээд юу гэх цагаа зөв өнгөрөх. Хүнийхчилсэн байдлаар. Тийм зорилготой явж байгаа. За асууж байна уу? Одоо одоо ямар нэг юм тухайн партнер барилж штэ тийм. Хамт төхөөрөмжийг нь хамгаалж гарчлах гэдэг асуудал тавьдаг. Тийм. Тэр нь яг яаж тавьдаг? Тийм учраас яг энэ эргэн тойронд байгаа бизнесүүдээс спонсоршип хайж байгаа байхгүй. Явуулан болохоор явуулын кафе. Тэгээд энийг хэрэглээ дууссан бол үедээ тэр одоо юу гэх кафе хаагдах үедээ дотор нь оруулаад байлуулах, солиулах, тийм хураад. Тийм учраас эргэн тойронд байгаа бизнесүүд спонсордох юм бол ер нь бол хэрэгтэй. Тэгэхгүй одоо энийг 10 юм тавьвал нэхэр бас хэцүү л дээ. Тийм учраас эргэн тойронд байгаа за ингээд парка дэмжиж байгаа шүү, та нар дэмжиж шүү гэдэг маягаар тийм спонсор болоод тэгээд спонсортой мэдээж ер нь бол реклам бодлож байгаа гэсэн үг байхгүй. Нэг баг 10 шиг дугуйна гэсэн үг. Тийм, ер нь бол тийм 10 шиг дугуйтай, гэхдээ бас батарейтай. Тэгээд тэр батарей ер нь бол байг хийж байгаа юм чи тэрийг цэвэрлж явах хэрэгтэй. Тэгээд хүмүүс цагаа аваад ингээд ирээд одоо эргэн тойрны хүмүүс ирнэ шүү дээ, тийм ээ. Тэгээ парк болгон дээр тэгээд хүмүүс ингээд цагаа аваа за тэдэс хэдэн цагийн хооронд би дугуйж олноо гэдэг юм бол тэдэс хэдэн цагийн хооронд энэ зүйлийг явуулах боломжтой. Турах хүсэлтэй хүмүүс юм. Энэ бол сайн гоё эрүүлэг клавштайгаа гажуугаар нь хэдтэй гэж хэлсэн. Тийм. Спиннинг хичээлдэг хүмүүс шиг. Угаасаа дуу. Хөдөлгөөн фон бол би тэгэл мэн гэх юм бол одоо үйл ажилтны яам л дуудаг шүү дээ. Тэгэл байгаж игэл явж идэв. Гэтэ хоёроо юу хагасаа бүтэн сэний хоёр ч юм те. Гоё ингээд хаасаагүй парк болгон кино үзэж идэг. Парк болгон караоке. Тэгээд нэг ингээд танилцах болж таахгүй. Одоо 10 дугаар 6 цаг ажиллууллаа гэж бодоход ч 300 минут. Тэгэнгүүт 300 минутаа оролцож байгаа хүндээ хуваагаад нэг хүнд минутын зарж өгнө гэсэн үг. Яаж өгнө гэсэн үг? Юу, ирээд одоо юу гэх за тэдэс хэдэн цагийн хооронд би дуугаа болоод шүү гэдэг. Тэгээд ямар дуу орчиж байна. Хүүхдийн дууж багтдаг. Тэгээд энэ чинь 16-аас 28 инч хүртэл тийм дуу орох боломжтой гэдэг тохиолж байгаа байхгүй. Хэмжээний солиол. Энээр бас тодорхойлж бас нэг зөөрийн газар коллекцтэй байдаг зүгээр юм шүү дээ. Тэгээд Бүлэт байх хэрэгтэй тийм. байх хэрэгтэй. Гэтэ хүмүүс хэсэг жийж хугацаанд хөндлөөснөр юм олцсон. Юм ивентээр хинэгнээ байнгын чигээд бай гэдэг нь яг сайн санагдсан. Тэгэхээс нь бас нөгөө цагийн хугацаанд нэг 10 дугуйн дээр 10-аа зэрэг ажиллаж байгаа оройны үедээ хангалттай. Тоглож очдог шүү дээ. Тийм. Тэгээд ер нь одоо дахин нөхөж байгаа зүйл болоод байгаа байхгүй. Батарейны хэрэглээгээд тэгээд за бүр байгаа гэд хүмүүс дуугаа авчирдгүй маа ихэд ойрхон байгаа спонсордсон газар нь тогоор хангах боломжтой. Тэгээд ойрхон байгаа газар хайгаад байгаа.
хайгаад байгаа чинь. Одоо энэ ч болохоо зүгээр хэцээ гадаад яг бодитоор хэрэгжиж явж байгаа зүйлүүд байгаа байхгүй зураг нь байгаа. Тэгээд хүмүүсийг ингэ те юу нэгтгэдэг л болж байгаа гэсэн. тэгтээ байгаа шүү дээ. Тийм батарейгаа цэвэрлж байгаа байхгүй. Батарей дуусгаад хой зураг дуудлаа шүү. Яс жигээр ингэж. Тийм ба. За, окей. Дараагийн зүйл болохоор ингэж аа.